Сайн. Энэ бол Монгол чуулгана мэдцгээ нэвтрүүлэг байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань Тэв улс хэмээх Австрали улсаас Австралид сурч үйлчилж байгаа Лавсрын пастор маань хүндэт зочноор өргөдөн оролцож байна. Сайн байна уу пастраа? Сайн байцгаана уу? Маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. Тэгээд үнэхээр сайхан тэгээд таныг шууд л одоо Австрали дахь үйлчлэлийг ярихаас төрүүлээд би бараа дандаа л хэлдэг да. Монгол хүн байна да. Хэдүүлээ нутаг усны яриагаар эхлэе. Та бол гэхдээ хотын хүн байхаа тий. Тийм би Улаанбаатарын одоо 4 3 5 дахь үеийн юмнууд Улаанбаатарт амьдсан. Тийм тэгэхээр бас ингээл нөгөө сайн мэдээг та хизээ яаж сонсов. Тэгээ түүнээс өмнөх бас магадгүй хизээч ингээл нэг тийм мартагддгөө санаантай нийлхэн байдаг тэр хүүхэд насны ч гэдэг юм уу. Христийг таньж мэдээг байх тэр нэг дурсамж дөрт талаас эхлэе. Аль ямар хүүхдээ ав. Одоо та нүдний шилтэй ахыг бодоод ихэл эрдэм номонд шаргуу хүүхдээсэн баха тий. Нэг их сайхан хооч яриагаад дэлгэцгээе. Нэлээд олон гоё асуултууд байна. Тэгээд эргээд харах юм бол би 12 настай Христэд итгэсэн байдیں۔ Тэгээд тэрнээс өмнөх гэдэг хүүхэд насаа дурсах юм бол гитарыг тоглодог, рок хөгжимд аягүй сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд тэр утгаараа ер нь бол улсын филармон дээр очиод гитарын хичээл аваад гитар сураал бүр ингэ сонирхол яг тэр утгаараа бас хөгжмийн сургуульд орж сурч ирсэн 4 жил төгссөн. Тэгээд ерөнхийдөө аягүй тийм хөгжмөлөг тэгээд аягүй тийм atheist буюу шашинлаг бус тийм жоохон рок анархист тиймэрхүү хүүхэд байсан. Тэгээд Христийн энэ талаар бол аягүй тийм сөрөг үзэлтэй. Манай хамгийн сүүлд итгэсэн л дээ. Тэгээд би айлын дунд хүүхэд хоёр эмэгтэй байдаг. Тэгээ би ганцаараа эрэхтэй. Тэгээ нөгөө хоёр маань итгээд, ээж маань итгээд тэгээ явахаар энэ юу л одоо харийн шашинд итгээд энэ гоо нөгөө рок хөгт чинь. Айгуу тийм өөр ингэсэн independent. Айгуу гэсэн өөрийн тийм нөгөө хувийн орон зай ихтэй. Яг тэр орон зайн дотор юу ч оруулахгүй. Ялангуяа гадаадын юмыг айгуу гэж түлхэж хүлээж авдаг байсан. Тэгсэн мөртлөө барууны ер нь хорвоо ертөнцийн таньж мэдэх айгуу хүсэлтэй. Хөгжим бол ерөөсөө глобал даяарчилсан соёл учраас яг тэр утгаараа айгу сонирхдаг байсан. Ер нь тийм их хөлөгт байсан да. Тэгээд түрүүн бас нэг сурлага морлого гэдэг нүдний шилт холбоотой. Нэг юм ярьчих шиг болсон. Сурлага морлогоны хөндөр мөндөр бол байгаагүй баг. Гэхдээ ер нь бол тэгж муу авч үзээгүй баг. Нэг дунд бараг авч үзээгүй баг. Ерөнхийдөө бол бас гайгүй сурдаг байсан. Тэгээд тооны хичээл мичээлийг бол манай ихч миний яг дээдлийн байсан. Тэр нь болохоор ярьж болж ийнэг үе. Хичээхэн тоог одоо үзээгүй гэж л бодоод өгдөг л байсан юм байлээ. Тоондоо их дуртай хөхт байсан юм шиг үлээ. Одоо ч тоондоо аягүй дуртай хөхтөдтэй тоомоо бодоод л явждаг. Бог сонирхолтой рок лавга пастор юм байна шүү дээ. Хүүхэд наснд тэгээд 12 настай ээжээж ингээд тийм үндэсний ч гэдэг юм уу, үндэсрхэгч гэдэг юм уу үзэлтэй байсан гэхээр бас их сонирхолтой санагдаж. Тэгээд хизээ яаж гэлгүүгээр бас 12 наснда гэрийн ханасаа сайн мэдээсэн сонсчихсан баг. Тэр үеийн одоо реакц та яг хэллээ сая 12 наснда Есүс Христэд итгэсэн гэд ямар учрал тохиол бүрдвэ? Тэгээд яагаад? Яаж? Тийм сонирхолтой л да юу би ч хамгийн сүүлд ястчихсан гэх юм дурдсан шүү дээ. Тэгээд юу яасан юм байгаа. Ээж маань миний төлөө айгүйх залбираал. Тэгээд миний дэрэгдэж ингээл хүмүүстэй уулзсан гэрт нэг сингер групп хийгээл нөгөө айгүй тийм халуун ихтгэлтэй. Тэгэл би тэрийг харахтаа айгүй дургуцаал яана ингэж хүмүүс ийм сонин юм хийх гэдэгчтэй гэж ороо ээжээ таарайчтай гэд яг тиймэрхүүлэг хөхт байсан. Тэгсэн ээж маань ингэсэн юм. Нэг хөгжим дуртай учраас яг хөгжмөр дамжуулсан уу ясаа. Нэг өдөр нэг цирктер рок хөгжмийн гадаадаас яг магтаалын хамтлаг ирж байгаа гэл. Айгүй гой боршууртай. Тэгэл тэр чинь янсан ч хоёрын тийг харахад тэгэл нэг цахилгаан гитар нэг юм харуулаад ээж маань энэ чиний сонирхдаг рок хөгжмөнтэй ийм гоё христчин магтаал юм болох гэж байна миний хөө сонирхооч яг. Тэгээ очиод үтсэн нэг цаг үнэхээр гайхалтай яг дисторш айгүй гоё гитар дуурал рок гитар дуурал айгүй гоё ритмтэй. Би тэрийг анх удаа харчаад Христ гихч нар чинь бас айгүй тийм өргөн хүрээтэй янз бүрийн хүний амьдралын соёл дотор янз бүрийн л
хүмүүс байдаг юм байна шүү дээ. Би одоо нөгөө хуучинсаг нөгөө ээжийнхаа хэдэн цуглааны нөгөө хэд ихчнэр эмээнэрийг те эсвэл нөгөө нэг солонгос пасторуудыг харчаал энэ нөхдүүд л одоо Христэлийн энэ хаваар нэг юм хийгээ явах гадах шиг байна гэж бодоод байсан. Тэгээ тэр үед аягүй сонирн байсан. Тэр бол нэг гол нь биш байсан. Яг тэр өдөр юу болсон бэ гэхээр нөгөө эдгэрлийн цуглаан анги болоод миний хажууд нөгөө сунг охин аав ээжтэйгээ ирсэн хоорондоо ярьжсэн байхгүй. Хүш энэ гадаадын залбирлын туршаад үзье гэдэг хоорондоо миний хажууд нөгөө нэг тэр үед нөгөө номлогч нь гарч ирээд нөгөө орчуулагчтай номлогч нь гарч ирээд Есүс өнгөрсөнд өнөөдөр ирээдүйд яг хэвээрээ. Инготой яг сайн мэдээний номоос гарч ирээд тухайд Иохан ном байсан уу, Марк ном байсан уу? Одоо яг тэр тухайд нөгөө итгэж биш учраас мэдгүй. Ямар ч байсан Иесусийн тэр эдгэж исэн, муу сүнсийг зайлуулж исэн гэл тийм төгөөдөөс ингээ гаргаж ирээд уншаал. Бид нар бие бүр сонсохдоо айгүй нөгөө fairy tale гэж байдаг шүү дээ. Зүгээр нэг үлгэр домгийн юм шиг сонсогдчихсан байхгүй. Тэгсэн чи яг миний нүдэн дээр хажууд энэ залбирлын туршаад үзье юмыг аж мэдхүү гэдэг. Надаас арай дээр итгэлээр хүлээж авч исэн юусе итгэж биш хүмүүс тэр тайз руу очиод охин нь залбируулаад тэгээд эдгээд тайзан дээр бөнгөд тэр өдрөөр алхаад амьдралдаа анхудаа алхаад би 18 настай хүүхдүүд өдрийг гэрчлээд аав ээж нь нулимс дөрөн уулаа явж байгааг хараад би яг судал дээр буцаж ирээд бодсон байхгүй. Яг зүрхт яг миний би яг тэр тухайд надаас нулимс гарч ирсэн. Би яг Есүсийн талаар аюу хүн буухай хар бараагүй зөндөө хэлчихсэн. Пастрийн талаар, ээжийн талаар, хоёр их нөгөө дэгчдүү хоёрын талаар би ч аюу тийм сөрөг зөндөө юм яачсан чинь зүрх дотор аюу тийм айц төрдөг юм билгүй. Хүүе би чинь өөрөө буруу явсан биш үстэй гэдэг. Тэгээ яг бурхан яг миний зүрсэл дотор тухайн тэр мөчөд аюутай гэж ажиллаж эхэлж байсан. Тэгэл дараагийн бүтэн сайнаас нь өөр цуглаан болж явж байсан аюу сонио. Нөгөө цуглаанд очиж гэхээр нөгөө аюу хар бараа юм ярьсан анархист рок нөгөө аюу тийм эсрэг дүрийн нөхөрчин яг очих гэхээр арай бас болдгоо сичиж минь санаа зовсон юм уу. Тэгээд нэг 12 настай хөлт чинь өөр цуглаанд очиод өөр цуглаан хайж болоод бүтэн сойд нөгөө тэгээ гараал юм гот нууцаарч нөгөө цуглаанд аюу болдгоо гэж. Тэгээд тэр өдрөөс хойш ерөөсөө цуглаан өнөөдөр их хүртэл тасалж үзээгүй. Яг нэг сургаал яг миний зүрхтгэл рүү орж ирсэн. Яг хүлээж авч ирсэн баг. Тэгэл бараг жилийн дараа гэхэд би яг аль хэдийн цуглаанд урд гардаг нөгөө рок гитар тоглодог хүмүүс чинь цуглааныхаа магтаал дээр үйлчлээ. Тухайд чи гитар тоглодог хүн айгүй байхгүй 97 оны юм ярьж шүү дээ. 1997 оны. Тэгэхээр чи одоо тэгэл гитар цуглаандаа магтаалаар үйлчлээд нэг үс чи хүүхдийн цуглааны багш болсон. Хүүхдүүдэд библ заацсан явж ирсэн баг. Тэгэл пастор заачи баптизм өртөх болсон байна гэл. Тэгэл яг шийдвэр гаргаж ирсэн юм да. Тэгэхээр сонирхолтой. Тэгээд маш олон гэрчлэлүүдээ сонсдог. Эзэн яг хүмүүний нэг юм дуртай зүйлийг гогдож аваад тэгээд өөрлөгөө ингээд татдаг. Тэгээд эзэннийг ингээд нэг юм халтхан ч гэсэн сонссон. Тэгээд тэр нь ингээд нэг тийм хар бараан ч юм уу нэг юм одоо негатив ойлголттой байсан ч гэсэн эзэнтэй уулзсан тэр очрол дандаа дахиад ингээд нөгөө шинжлэгдэд сэргээгцээр хагаад Үнийг салж хаагцгаа болчдаг. Тэгээд та би танаас яг асуух гэсэн чинь та өөрөө ингээд нөгөө анхныхаа яг үйлчлүүлүүдээ хэлчихлээ л дээ. Тэгээд давтаж асуулттай нь шүү. Аачлаараа. Зүгээр яалаа гэж үнэхээр сайхан байна. Тэгээд үнэхээр айгүй тийм энэ удаагийн дугаар маань маш тийм рок хэмнэлтэй, маш гоё гал цогтой, хөгжилтэй амьд сэргийг сайхан болж байгаа. Тэгээд өмнөх дугаарууд маань ч гэсэн маш сонирхолтой алдагдаа. Тэгээд газар газрын пасторудаас үйлчилж байгаа энэ чи итгэлийн ахын төсөөс бид нар бас таньж мэдэж сурна гэдэг үнэхээр сайхан. Тэгээд магадгүй бас яг нөгөө би таныг бас үйлчилийн дуудлагаар илүү бас асуухад за тийм сонирхдаг дуртай одоо магтаалын чиглэлээрээ ингээд магтаалд үйлчилж исэн хүн ч одоо яагаад одоо үгийн хүн болох руу эндэр дээр илүү гарч үйлчлэх тайзан дээр боллоо ингээл бас нөгөө тайз чуулганы ингээл тайзан дээр магтаалаар бол мэдээж гарч үйлчилжсэн тийм харин эндэр болж хизээ яг тэр одоо үйлчлэлийн дуудлага зүгээр таны дотор ингээд ирчихсэн бэ. Тийм бас нэг айгүй том яг миний амьдралд нэг түүх байдгийн. Би яг хөгжмийн сургуулийг төгсөж явах үед тухайн үед ингэж исэн байгаа. Яг багшаар сонгогдоод тухайн сургуультаас гайгүй сурж исэн юм шиг байна. Тэгсэн тэгэл дараа нь чи ингээд нэг жил ажиллаад цаашаа Орос руу хөгжмийн зохиомжийн анги руу ингээд явах хэрэгтэй гэдэг багс захирал хэлсэн. Гэгэрлийн яам сургалт нөгөө нэг боловсрол соёлын яамнаас бас миний нэр алиж орчихсон. Оролт юм хэлээ л дээ яг нөгөө нэг стратегтэй хөгжмийн зохиолч нарыг бэлддэг ч юм уу тийм юу гэдэг юм хэлээ л дээ манай улсын бодлого байт. Тэгээ тэрэнд нэг орчихсон явж байсан. Яг чиний хэлдэг үнэн бах яг одоо хөгжмөөрөө л яг явна гэйтгцэн насан туршийн амьдрал. Энэ бол миний зам, энэ нэггүй би амьдарч чадахгүй. Энэ бол миний хайр юу ч тэрнээс өөр юуч харахгүй. Яг тийм л амьдралаар амьдарч гэсэн.
тэр утгаараач магадгүй гайгүй сурч ирсэн баг. Өөр юу ч хийдэггүй. Яг тийм байснаа багш нар надад айгүй хайртай. Тэгэл хөө за тэгээ энэгээр ч амьдрал шүү дээ. Энэ ч миний амьдрал. Тэгсэн би яг тухайн үед төгсгийнхөө яг даваан дээр юу болсон юм. Өвчин тусаад. Тэгээд айгүй сонио өвчин туссан. Тэр нэг юуны одоо бүх би ингээд паралайз болдог шүү дээ. Ингээд хөшинг болоод хөдөлж чадахгүй болоод бүтэн жил эвтэрт байсан тийм үе байсан. Тухайд яг би өөрийнхөө зүрх сэтгэлийг яг эзэнтэй бүтэн жил яг ингээд ярилцаж залбиралтай өнгөрөөх өөрийнхөө зүрх сэтгэл яг хаана байгаа гэдгийг асуух. Тэгээ айгүй их тийм нулимстай, баяр хөөртэй эзэнтэй яг өнгөрөөсөн цаг байсан. Өдөр болгон манай цуглаанаас эсвэл итгэгч нараас эсвэл библийн сургуулаас тухайд яг хэн нэг хүн заавал ирж библи уншиж залбирдаг байсан. Тэгээ яг тэр үед намайг эзэн над шиг ийм амар анархист нөгөө яг индивидуалист те хөгжмийн хүмүүс ч юм тийм байдаг шүү дээ. Яг соло айгүй тийм ганцаарчлан тоглолттой нэг юм айгүй амар тэгээ хичээж яг тэр үедэл хүрдэг ч юм уу те. Өөр миний орон зайд ээжч байхгүй, эгчнэрч байхгүй, хинч байхгүй магадгүй бурхан байхгүй байсныг би тухайд айгүй жоохон байр суурьтай байсныг анзаарсан тийм үе байсан. Тэр бол яг 22 настай үе байж байгаа байхгүй юу. Тэгээд яг 22 настай үед би өөрийгөө бодоод хүүе энэ чинь миний амьдралын хамгийн чухал хүний амьдралд нэг хөгжмөөс илүү хүний өөрийнх нь боддгоос илүү арай мөнхийн шинжтэй илүү өргөн шинжтэй тэр нэгүслийн бурхны талаар яг бодох тэр их гоё надад мөч ирсэн баг. Яг тэр үед би яг тэр илүү том хаалс яраг харж ирсэн. Тэгээд эзэн дамлж ирсэн байна. Та намайг босгох юм бол миний алхах гişих бүр яг би сүм тарилтанд явъя. Хамгийн тэр хэцүү байгаа газруудад явъя гэж яг шийдэжсэн баг. Яг тэр үеэс ахуулаад тэгэл нэг жилийн дараа босоод ирсэн чинь тухайд миний ментор Рожер сениор гэж хүн байсан байж байгаа. Тухайн яг одоогийн библийн сургалтын төвийн буюу UBTC-ийн захирал байсан баг тэр хүн. Тэгээ тэр хүн манай гэр бүлийн ментор. Манай их ч яагаад тэр сургуульд нь сурдаг байсан. Тэгээ манай гэр бүлтэй яагаад ч юм холбоотой байнгын уулздаг. Байнг өдөр болгонд баг эхнэр нь Жен гэх төгөлдөр урч. Тэгээ бид тэр хөгжмөр аягүй холбоотой. Тэгээд байсан. Тэгэл өдөр болго ирээл надтай яриа хөгжим сонсоол бид нэг имлэгт тэгжсэн. Тэгээ тэр хоёрыг харсан чинь тэр хоёрыг илгээлт хийсэн байсан баг. Тэгэл бодсон хүй ер нь хорвоо дээр хөгжимд болохоос гоё ажил байдаг юм биш үү? Энэ хүмүүс яг надад хийж шүү дээ одоо. Есүсийг яг харж байгаа байхгүй би тухайд. Энэ хүмүүсээс яг Есүсийн дэ харж хараагүй одоо харж шүү дээ. Энэ бол Бурхны хийдэг ажил юм биш үү? Ийм ажил бол хамгийн гайхалтай ажил юм байна. Над шиг сул дорой ядуу гэр бүл төссөн те аав нөрхөө явсан 12 настайгаас эхлээд ингээд би татсан ийм тэгээд хажуугаар нь цагийн ажил хийгээд эхэлсэн байсан ийм хүүхдэд ингээд энэ хүмүүс ингээд миний зүрхсэтгэлийг өөрчлөөд ажиллаад жинхэнэ тэр өөрчлөлтийг хүн болж арай нэг тэр нэг манай монголчууд яаж нэг хорн гарцсан нэг гэрж байгаа гэдэг нэг манайхны буддизмын эсвэл эсвэл нийгмийн нэг нийтлэг тийм нэг өнгөн хальт нэг тийм дүнэлт хийдэж штэ. Бүр тэрнээс илүү бүр яг жинхэнэ бурхны хайрыг харуулж байгаа арай нэг өөр зүйлийг яг тэнцээс харж ирсэн баг. Тэр үед яг зүрх сэтгэл дотор эзэн ажиллаж ирсэн. Тэгэл би төгсөж идэрч гарч ирэл 23 хүрэх гэжсэн залуу босч ирэл. Хүү би нэг хэлт хийсэн болохоор боллоо гэсэн. Нөгөө үед шокнд орсон. Манай сургуулийн захирал мэгэл бүгд юу вэ? Чи ч орсох гэж байгаа шүү дээ. Хүү юу вэ? Чи ч багш болох гэж байгаа шүү дээ. Тэгээд яг тухайд гүгүү энэ яг миний амьдралын хамгийн чухал юм. Тэгээд библийн сургуульд орох хэрэгтэй байна гэдэг нөгөө библийн сургуулийн захирал Рожер сениор багш хэлж ирсэн ба. Тэгээд тухайд яг библийн сургуульд 1 жил бэлдээл. Тэгээд яг библийн сургуульд ордог жилдээ яг хамгийн анхны цуглааныг яг би дааж цуглаан байхгүй. Яг гэр оролт тариуж үйлчлээд тэгээд анх яг эндэр дээр өөрөө би дааж номлол бичгийн зовлон эзний үгийг зовлонч явах. Айгүйх тийм хэцүү тийм том айгүйх энэ амархан биштэй эзний бурхныг таньж мэднэ. Яг бурхан хинбэ гэдгийг ярих гэдэг бол зүгээр нэг сайхан онол сураад эсвэл физикийн хууль тайлбарлах хөгжмийн онол тайлбарлахаас шал өөр юм байхгүй. Тэгээд тэр талаар энэ бол яг зүрх сэтгэлийн хүний амьдралд хүрч байгаа учраас. Тэгээд тиймэрхүү зүйл бол яг миний зүйл айгүй гүнзгий яг 22-тод яг төлөвшөж яг буужсан их баярлалтай. Тэгээд тэрнээс хойш тэгэл яг л үйлчлэлийн ажиллаар олон улсын байгууллагатай хамтраад нэг Рожер багш маань яг хөл тавьсан тэр газар суулаад өнөөдөр хүртэл тэгэл явж байна да. Үнэхээр сайхан. Айгу хурдан дуусах чадаад. Үнэхээр бүр ингээл явж байна да. Алмаараад нэвтрүүлэг хөтлж байгаа гэдгээ мартсан.
Хэрэнд нурч гэмээр шууд гэдэг автаад. автцсан. Дараа нь юу асуух хэлээг марцсан байна ш. За ингэнгээ би бас дараагийн асуулт бодож байгаа байхгүй тэгээд сонсогчд маань бас үзэгчд маань бас манайхыг одоо лайваар үзэхээс гадна YouTube хуудсан дээр бас манайха байгаа. Тэгээд магадгүй дүрстэй үзэхээс гадна дүрсгүй үзэж сонсож байгаа сонсогчдоо хэлэхэд Монгол чуулганы нэвтрүүлгийг сонсогч та Итгэл радиогоор хүлээн аван сонсож байна. Өнөөдрийн дугаарт Австрали хэмээх Төв улсад сурч үйлчилж байгаа Лавга пастортайгаа бид холбогдож бүр удтал хүлээсний эцэст бүр өнөөдөр үнэхээр үлцээ тэмрэлтэй сайхан өдөр байна гэдэг шиг үнэхээр сайхан өдөр байна. Тэгээд яриа маань эхлээд тунчиг удааг байгаа учраас үүнээс хойш эзний бал борон мэт амттай, давстай тэр гайхамшигтай гэрчлэлүүд үнэхээр ундрах болно. Тэгээд нэвтрүүлгээ яг энэ цаг мөчид блиц суултаар үргэлжлүүлэх гэж байна пастра. Танаас түргэн шуурхаа богино асуултуудыг асуух болно. За. За. Тэгэхээр Лавга пастра та сүүлд уншсан Библийн ишлэлээс бидэнд хуваалцвал. Сүүлд уншсан Библийн ишлэлээ. Эзекиэл 36-гийн яг 22-оос 36 хүртэл уншиж ирсэн юм байна. Гэхдээ тэрэн дотор нэг ишлэл аягүй чухал надад яг зүрх сэтгэл дотор одоо байна. 22 дугаар ишлэл дээр нөгөө нэг би та нарыг ариун болгож өөрийн ард түмэн болгоно. Гэхдээ энийг чи яг өөрөө энэ зөкстэй хүн учраас би чамайг ариун суулгаж өөрийн ард түмэн болгож байгаа юм биш. Би нэг өөрийнхөө ариун нэрийн төлөө хийж байгаа маа гэж хэлж байгаа. Энэ бол нэгүсэл. Тэр өөрөөр бид нар зөкстэй учраас биш. Харин Бурхан өөрийнхөө ариун нэрийн төлөө өөрийн ард түмэн болгож биднийг ариусгадаг, авардаг нэгүслийг өгдөг гэдэг. Энэ ишлэл дээр ойрдоо айгүйх тулж Эзекиэл намаар айгүйх хоололж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд. Тэгэхээр та өөрийнхөө аманд аялдаг бас Магдалины дууг хуваалцвал ямар дуу вэ? За ер нь хамгийн орой болгон охинтойгоо аялдаг дуу бол Есүс надад хайртай да. Бибел надад хэлсэндээ жаахан хүүхдүүд түүнийхтэй Есүс хүчтэй бид хүчгүй гэдэг энэ дуу байгаа. Энэ дуу айгүй дуртай. Яг нэг анхны хүүхдийн цуглаанд яг нэг гитар тоглоод үйлчилж гिचсэн гэсэн чинь. Тэгээс бас энэ бас миний хамгийн анхны Христэд сурсан дуу байна. Одоо хүртэл манай хിവэрэ хамгийн гоё дуу маань. Миний үсгэр гоё. Хүүхдүүдтэйгээ дуулаад ингэж байгаа баг дүр зураг шууд нүдэнд харагдчихж байна. За тэгэхээр танд урам зориг өгдөг Библийн баатар хэм бэ таны хувьд? Библийн баатар. Библийн баатар олон байгаа. Ер нь гэхдээ Паулийн үйлчлэл айгүй урам зориг өгдөг. Яг тэгэхээр Паул супер айгуулаг апостолууд шиг биш, хамгийн дорой нэм шиг мөртлөө яг хамгийн яг олон улсыг Бурхны зүрх сэтгэлийг харсан тийм илгээлтийн ажлыг хийдгээр айгүйх дуртай. Тэгээ би өөрөө илгээлтийн зүрх сэтгэл айгүй шатдаг учраас Паулд айгүй дуртай. Тэгээ бас Авраамд хуучин гэрээс. Тийм ээ. За тэгэхээр таны аманд илхэн байдаг залбирлын үгс тань ямар үг байдаг вэ? Залбирлын үгс гэвэл хоёр зүйл үргэлж байдаг. Нэг нь болохоор ариун сүнсний нөхөрлөл. Бидний залбирал дотор үргэлж хамтдаа байгаа учраас их баярлалаа гэж би хэлэх дуртай. Хоёрдугаарт нь яг эзний дотор Есүс Христийн дотор байгаа нэгүслэр ялхан байдагт бол их талархлаа гэж үргэлж эхэлж залбирх айгуу дуртай. Үнэхээр гоё үгсээ. Тэгээд таны унших дуртай Библийн ном ямар ном бэ? За эхлэл ном болж таарна одоо сүүлийн үед нөгөө Библийн сурвалж сураад яг нэг textual criticism, текстийн шүүмж яг нөгөө тайлал хийгээд ирсэн эхлэл ном шиг баян судлагдах ёстой ном гэж одоогоор Библийн эрдэмтэд бол гаргаж ирээгүй. Энэ дээр л айгүй их юм болж байгаа юм билээ. Тэгээ би бас тэрэнд айгүй дуртай болоод сүлд авсан. Уг нь би өөрийгөө шинэ гэрээний талын айгүй уншдаг, Үлс номд айгүй дуртай, Синоптик сайн мэдээнд айгүй дуртай. Яг тэдрийг л дандаа уншдаг гэсэн. Одоо сүлдээ хуучин гэрээр айгүй орж байна. Маш сонирхолтой байна. За тэгэхээр та итгэгчтэй байнга хандаж хэлдэг үгсийг хуваалцвал. Тэр ер нь бол би яг амийн жимдэр ерөөсөө салахгүйгээр яг тэр нарийн замаар яваарай гэж аягүй хэлэх дуртай. Яг эзний зам. Яг тэр амийн жимийг мэрэгэн ухаанаар үргэлж яваарай гэж хэлэх дуртай. Тэгээд одоо энд ирсэн чинь нөгөө арай олон юм яриад байна. Энд ирсэн чинь ингэсэн байгаа. Нөгөө нэг энтхийн Сидней монголчууд цалин өндөр, амьдрал амар гоё. Одоо юу гэдэг Америкийн цалингаас ч өндөр
цалинтай тий. Тэгээд амьдрал амар тансаг ийм газар амьдарч байгаа хүмүүс ч юу яачдаг юм бэ? Яг юм эд мөнгөний сонирхолтой учраас айгу зан чанар энэ янз бүрийн зүйлд амьдралд нь энэ бас нөлөөлдөг юм шиг харагдаж байгаа. Иймэрхүү хүмүүс дотор би юу гэж яриад байна гэхээр наадхасаа илүү арай л нэг мөнхийн шинжтэй юмд анхаарлаа илүү хандуулаасай гэдэг үгийг аяг цуглаан дээр байнга ярьдаг. Өөрийн мэдэхгүй л амнаас гардаг үг болцсон байл одоо. Тийм тий. Зурдхан сайхан харагдаж болох зүйл мөнхөд сайхан харагдахгүй тийм. Тэгээд бидний яриа маш гоё амттай өрнжин. Тэгээд түрүүн та хэлсэн UBTC-д орохоос өмнө бас одоо хотын ас захта байгаа одоо буйдхан газар ч гэдэг юм. Яг тухай тэрийг локейшн байршлаа та хэлээгүй те. Тэгээд яг ямар газараас сүнч болгон тарьж тэр чуулганаас хоошо бас одоо хэдүүлээ бас Австрали руу илүү яриагаа чиглүүлэхэд яагаад бас Австралид сурч одоо ажиллаж үйлчилж амьдрах болов тэр одоо чиглэлийн яриаар уйдуулаас анхаарлаа чиглүүлүүл яриагаа чиглүүлүүл тийм. Тийм байна. За тэр цуглаан маань болохоор одоо техникийн захын хоошоо яг эрдэнэ толгоос хоошоо нэлээ ингэж яваад нэлээд буйдхан тийм газар цуглаан бид нэр эхлүүлж исэн. Тэгээд тэр цуглаан маань сүүлдээ бид нар JCS-ийн илгээлтийн байгууллагын эзэнтэй хамтраад яг ментор халамжлагчтай тэгээд яг цуглаан тараад хамгийн анхны яг тэр цуглаанда босгон байгуулаад тэр цуглаанда бас яг пастрын туслага авч ирсэн байгаа. За өнөөдөр саяны Сидней рүү энтхийн үйлчлэл рүү хандуулахад энд бол яг үндэ сурах гэж ирсэн. Тэгээд энэ чинь монголчууд маань намайг ирсэн даруул ингээл зарим нь уцтаал уулзаал ингээл янз бүр болж ирсэн. Яг тэгэхээр энэ чинь монгол цуглаан ерөөсөө байдгүй юм байна лээ. Монгол хэсгийн группч байдгүй. Тэгээд тэгсэн мөртлөө итгэгч нар маань байдаг. Тэгээд яг Австралийн цуглаандаа сайн идэж чаддаггүй. Яг Австрали бол соёлын хувьд асар англикан аюу тийм одоо sophistication гэж ярьдаг өөрсдөө аюу тийм хөгжсөн, аюу тэр оюунлаг болцсон сургаал эдэр нь аюу тийм шинжлэх ухааны шинжтэй айгүй тайллын ерөөсөө теологийн лекц уншиж байгаа юм шиг тийм цуглаанд яг тэрэн дотор ингээ Монголын үйлс ном шиг тийм халуун яг тийм итгэлийн амьдралаар арай өөр маягаар цуглааныг харж исэн итгэгч нар ирээд энэ дотор л эдэшгээд айгүй хүнд цуглаан гэдэг ерөөс байгаагүй гэж байгаа. Тэгээ өнөөдрийн хүртэлх яг үндэ бол цуглаан хамгийн анхны яг доктортой цуглааныг хийх гээд бид нар хичээгээд явж байна. Тэгсэн айгүй олон юмтай тааралддаг юм байна. За нэг жишээ би танаар сонирхолч байгаа нэрээ. Яг тэр Сиднейгийн энэ талаар сонирхолтой шүү дээ. Яагаад бас ийм зүйл болсон бэ гэхээр жишээлбэл хамгийн анх ирээд манай эхнэр ботхон юм гээд манай эхнэр юу ингэсэн байна. Хүүхдийн цуглаанд нь очиод за би хүүхдийн цуглаанд чинь зүгээр ингээд туслах хийгээд хүүхдүүдийг наашаа цаашаа гээд тусалж өгөө гэсэн. Тэгсэн чинь өө тэг айгүй баяртай Австрали цуглаан хүлээж авсан байна. Тэгэн гутаа чи энэ 3 сертификатын сургалтанд суугаад тэгээд суусныхаа дараа том шалгалт өгөөд лиценз аваад ирээрэй гэсэн. Яах гэж гисэн чи энэ хүүхдүүдийн цуглаанд ингээд хүүхдүүдийг харалцахад туслах гэж байгаа учраас зүгээр харах гэж энэ хажууд тэгсэн чи яагаад юм бэ гэсэн чи бүх хүмүүс ингэх хэрэгтэй маа гэсэн. За гэдгийгсэн. Тэгээд дараа нь над дээр болсон. Над дээр болсон чинь би ингээд өөрөө ирэхгүй л ингээд тухай би анх ирэхдээ л англи хэл дээр нэг бас нэг номлож чадах хэмжээний ирсэн. Анхнаасаа л олон улсын байгууллагад ажиллаж ирсэн, энэ тэнгээр явж ирсэн үед яг англи хэл маань ер нь хангалттай байсан. Ирэхдээ л тэгээ яг хамгийн анх эхлээд намайг за чи номлох уу гэсэн номлоё л гэсэн. Австрали цуглаанд англи хэлээр. Тэгээ номлох гээд ирсэн чинь за тэгэх юм бол чи одоо нэг сайхан бол лиценз аваад гараа. Шалгалт аваад. Бүх юм лицензтэй. Бүх юм ингээд шалгалттай. Амар гүнзгий. Тийм болоо явцсан. Тэгээд Монгол цуглаан яагаад байгуулагдаагүй вэ? Яагаад би Сиднейгийн үйлчлэлийн одоо жоохон та нарт юу хам сэдв өгөх гэдэг шүү дээ. Сиднейд үйлчлэх гэдэг нь ямар утгатай юм бэ? Яад юм бэ? Ямар одоо асуудлууд, бэрхшээлүүд бас сайн давуу талууд биднэрт байхгүй гэдэг. Иймэрхүү зүйлүүдтэй тулсан учраас яг монгол хүмүүс эдийн нутгийн цуглаантай нийлээд дунд нь ороод монгол цуглааны хүмүүсийг үнэлээд яг хоорондоо ингээд явж чад айгүй тийм юу тэл юм байлээ. Айгүй өөрөөр хардаг. Тэгээ тэр нь Австралийн заавал дигри нэг мэрэгчл зэргүүдийг айгүй байж өч тэр хүмүүсийг хүлэн зөвшөөрдөг байх жишээтэй. Тийм орон юм байлээ. Тийм учраас тийм зүйл ерөөсө болоогүй. Манай энэ ч ахлагч хийж ирсэн, номлож ирсэн зөндөө олон хүмүүс энэ ч байдаг. Итгэгч нар 100 гаруй итгэгч нар байдаг. Австралийн зөвхөн Сидней одод. Тэгэхэд тэд нар маань аль нь ч яг тэр хэмжээнд хүрээгүйсэн. Тэгээ яг би эхнэр өтөөр ойлгосон. Би энэ ч магистрийн зэрэг хамгаалаад одоо үргэлжлүүлээ судалгааны ажил руу орж байгаа. Тэг ингээд сураа явж байгаагийн хувьд юу яах вэ гэхээр яг энэ замыг гаргая гэд. Тэгээд эхнэр өтөөр явсаар байгаа жилийн өмнө яг энэ тийм лицензтэй
номлох хэрэгтэй, баптизм хүртэх хэрэгтэй, ариун заа хүртэх хэрэгтэй. Одоо оршуулга, хурим гэдэг бүх нэг төр шалгалтууд нөгөө яг тэгээд тэгжээж Монгол цуглааныг одоо нэг юм аль биесээр уулзуулах хэрэгтэй болж авсан гэж байна. Тэр яг ийм зүйлтэй тулсан шүү бид Монгол цуглаан эхлүүлэхийн тулд. Зүгээр монголчуудаа хүрээдэр хэдүүлээ библиас судлаа магтъя. За сургаалаа заая гэсэн чинь ерөөсөө байраа өгдөггүй. Манай сургуулаас намайг чи тийм хийж болохгүй чи лицензтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингэн тэгнэ өчнөө өнтөд тулсан гэж. Яг л ийгтэл юу нь австралид толдгийн байна. Сүмдэртэж. Тэгээд тэрнийх нь ард одоо бол гарчихсан байна. Тэгээд монгол цуглаан маань эхэлсэн явж байна. Тэгээ. Үнэхээр санаа тэгээд усын уул ясын даг гэж хэлдэг. Тэгээд яах вэ тийм. Тий усын нууж байгаа юм чи ясын дагаад яс журмаар ном журмаар нь яг чуулганы хончлын төлөө үйлчлэлийн төлөө яг нэг тийм хончин нь болох гээд одоо байгаадаа гол нь ширөөсө тэнд байгаа ахын дүүсийгээл дүүстэй үйлчлэх гэж та бас ингэж ийм их зориултыг бас гаргаж аваад маш их баяртай байна. Бүр үнэхээр бахархаж бүр ангайж хүлээж авч ш тэгээд таны ерөнхийдөө яг нөгөө үйлчлэлтэй баримталдаг одоо know how тань юу вэ? Биднийг асар олон одоо залуу үеийнхэн маань сонсож байгаа дунд насныхан ч гэсэн хүлээж авч байгаа. Тэгээд итгэлийн хувьд олон одоо төрөл төвшинч гэдэг юм уу хэлбэр одоо байгаа ч гэсэн эдгээр монголчууд ахын дүүстэй ставс өөрийнхөө баримталдаг зэрэг үйлчлэлийн хаан зарчмаас хуваалцвал. Тий. За үйлчлэлийн know how гэж одоо би нэг амар туршлагатай хүн биш л дээ. Гэхдээ зөвөр яг би өөрөө яг юу хийдэг вэ гэх юм бол хүнд ер нь яг халуун сэтгэлээр өдөр бүр яг дагалдагч байх. Нэг маргаашийн төлөө би амар мэдээлэл ингээд бурхны өмнөр орол яг эзнийг эзэн байлгах. Эзнийх нь яг байранд байлгах. Нөгөө миний эзэн дээр одоо түнд тулж байгаа тэр маань бүр улам илүү том болоод өөртөө биш өөрийнхөө одоо туршлага юу гэдэг өөрийнхөө чадвар сурж байгаа зүйлтэй гэхээс илүүгээр яг эзэн дээр илүү их тулгуурсан байх юм бол тэр маань л өсөд байх юм бол илүү үйлчлэл маань илүү л өндөр явдаг юм байна гэдгийг ер нь бол амьдралаараа харж байна. Яг би яг тэрний эсрэгээр явж үтсэн хүн байгаа байхгүй юу. Тэгээд энийг ярьж байгаа. Бас яг өөрөө яг хийгээд байна, сураад байна, болоод байна, ингэх чинь гээд хүн л болсон хойно бас тийм үйл байна. Бүр амар одоо тэрийг болцсон гэж бол хэлэхгүй. Зарим үед яг тийм байдаг. Гэхдээ энэ яг бидний хамгийн яг тулах яг ихний point юм яг цэг юм шиг санагддаг. Яг миний хувьд яг халуун сэтгэлээр эзнийг яг мэдэх те улам түүнийг мэдэх түүн дээр илүү их тулна гэдэг бол хамгийн чухал юм билээ гэдгийг харж байгаа. Гэтэ тэр яг халуун зүрх сэтгэлээр л та их нэртэйгээ хамт өдийг хүртэл бас энэ Австрали улсаас Сидней хотод үйлчлээд ирж байгаа. Тэгээд та өөрийнхөө гэр бүлийг бас танилцуулаач, үйлчлэлийн ард дандаа гэр бүл цуг алхчихдаг те. Тэгээ бас манай сонсогчдод бас урам зориг өгөх үз бас гоё төөх гэрчлэлээсээ бидэнд бас хуваалцвал. За тэгээ би нэг зураг харангаа ярьчвал болох уу? Гэр бүлийнхаа. За манай гэр бүлийн хүн би тэгээ миний охин байна. Одоо хамгийн жижиг нь одоо гидсэндээ төрөх гээд Ямар гоё. тэгээд эзэн аяг талархалтай байгаа. За манай миний эхнэрийг отхон юм гэдэг бас библийн сургуульд өгсөн. Ариун бичээс нарийн бичих бас орчуулагчийн ажил яг ирэхээс өмнө хийжсэн. Библийн ариун бичээс. Би болохоор JCS байгууллагад ажиллаж исэн. За гэр бүлийн маань хүн бол яг миний баг ментор шиг хүн дээ. Баг халамжилдаг хүн. Яагаад тэгэхээр надаас илүү сүнслэг, надаас илүү номлодог, надаас илүү бүх юмараа зан чанарын хувьд бүх юмараа аюу мундаг хүн. Гэхдээ амар дарах хүн. Үнэхээр би хараад нэг ийм хүмүүс бас байх юм аа гэд нэг ийм болчих юмсаа гэж нэг боддог нэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүн бол манай эхнэр гэж би дандаа боддог. Эзэн агиух талархдаг байгаа. Тэгээд эхнэр маань үнэхээр сайн хань. Тэгээд надад бол үргэлж зааж зөвлөнө. Тэгвэл миний дээр гараад надаас илүү ухаантай болох гол гүйдгүй ерөөс үргэлжийн дандаа зөвхөн санал болгож дандаа хайраар тэгээд аюу тийм ухамсараар гэж хүлээж аваасаа гэдэг тийм хандлагаар аюу хаардаг. Тэгээд тэрийг харахтаа аюу баярлдаг байгаа. Тэгээд тэрийг манай цуглааныхан ч аюу мэдж байгаа бах гэх. Тэгээд энэ хоёрын яг үйлчлэл яг тийм байна да. Яг иймэрхүү хоёр юм хүн байна. Нөгөөх нь би яг уу над каризма байгаа. Би каризмаар ганц үйлчлэхгүй шүү дээ. Илүү ухамсар, илүү зүрх сэтгэлээсээ хүнтэй жинхэнэ найзуулах, эзнийг жинхэнэ таньж мэдэх, эзэн болон хөршөө хайрлах тэр тал дээр ингээд эхнэр өтөрийн яг баланс аягүй гоё байдаг. Тэгээд хоёр бол асуулт бол мундаг шүү. Яг үйлчлэл хийгээд амжилттай эзний дотор ингээд дагаа явж байгаа хүмүүс бол
Яг үүндээ бол яг ганц хүний ажил байдаг, өргөж багийн ажил байдаг. Тэгээ би ганц эхнэрээсээ хад бас манай гэр бүл гэх юм бол би яг өөрийнхөө өнөөдрийн Сиднейд ажиллаж байгаа манай бас чуулганы Монгол үйлчлэлтийн баг авс хэлмээр байна. 10 хүнтэй багтаа болсон байгаа. Ямар ч эхнэрүүтэй хуйлахнаа байсан бол одоо 10 хүнтэй багтаа болсон байж байна. Жилийн дотор багийг бий болгож чадсан. Тэгээд бид айгүйх талархалтайгаар энэ хүмүүс үйлчлэх зүрхсэтгэлтэй 10 хүнтэй болсон. Одоо ингээд үйл хаалгааны хийж байгаа да. Монголчуудтай хүрхгээд. Үнэхээр сайхан тий. Одоо гэрчлэлийн сонсон да. Гэрчлэл за. За гэрчлэл гэх юм бол би нэг гэрчлэл айгүйх ярих дуртай. Анх яг илгээлтийн ажил руу дөнгөж яг олон улсын илгээлтийг ийм байдаг юм аа гэдгийг сурахын тулд чи богино илгээлтэнд яваа гэсэн ба. Тэгээд энэ бол яг миний 3 дахь богино илгээлт хийж яхад тохиолдсон юм бол Өвөр Монгол болсон. Өвөр Монголын хайларт. Өвөр Монголын хайлар руу нөгөө нэг ингээл микрээр яваал газраар ингэж яваал бөө юм болж шавар цуугаал борооны үеэр зүүнний удиралт чинь тийшээ чинь бас нэлээд жоохон зам бол эрэхтэй юм байлаа. Тэгээ явж явах үед нэлээд залбирлаар бид нар 2 хоног саатаад хилээр нэг амар халтар ингээд машин ингээд түрээд нэг шавардаг гэсэн хувцастай хүмүүс хилээр гарч байхдаа арай гэж бид нар гарч байгаа. Хүүхч ямар амар хүн бэ гэдэг. Харин хилийнхэн бид нар тийм бас сайн мэдээ тараахаа гарч байгаа байхгүй. Яг сайн мэдээ тараагаал. Гэхдээ айгүй гоё. Тэр 2 өдөр мацаг барьсан яг тэр хоол олдохгүй учраас. Яг тэр залбирал айгүй гоё байсан. Би одоо яг тийм шиг үйлчлэл эзний яг тэр эзэнтэй зөвхөн эзэнт л нэг түрүүний ярьдаг шиг те эзэнд л толгуурлах юм байна. Бидний яг өөрсдийнх нь бэлдсэн биестэй очоод хүмүүсийг өөр монголчуудтай сайн мэдээ яриад гэдэг зүйлийг шууд өөрчлөөд миний бодол санаа илүү эзэн дээр залбирал дээр авчирсан. Илүү их залбиралтай bijж хэл гарах хэрэгтэй байсан гэдгийг шууд л тийж бид нар хийсэнд айгүй баяртай боллоо. Талархал нөгөө нөхцөл байдалтай өлсөх биш талархал болсон тийм байжсэн байж байгаа. Тэгээд яг гарсан хамгийн анхныхаа ресторанд орсон нэг 2 өдөр мацаг барьсан хүмүүсийг бодоод үзээрэй. Тэгээд ресторанд ороод ресторан гэж дээр жижигхэн одоо тухайн хоолн гэр гээд өр монголчууд хоолн гэж ярьдаг. Тэгээд ярьжсэн чинь яг бид нар ч нэг монгол хүмүүс дөрүүлээ явжсэн. Эхнэр өвт хоёр тэгээ 2 өөр манай нөгөө илгээлтийн тарсан монголчууд илгээлтгээд одоо ДМН гэж ярьдаг да. Тэгээс 2 хүнтэй явжсан. Тэгээ монголчууд бид нар тэгээ хоорондоо мэдээж Улаанбаатарын хүмүүс Улаанбаатарынхаа хэлгаар жүжиг гэл ярьж шин. Нөгөө өр монголчуудад аюу сонь сонсгоц. Нөгөө яд өлсцсэн усууч нэр хэнийг ч анзаарахгүй зэрэг хоорондоо хаал идэл амар сууж ирсэн чинь нэг лам ирээд биднээс асуусан. Өр монгол. Хүй та нар 10 монголчууд байна шүү. Тийш дээ. Ямар гой сонсогдсон бэ гэл тэгчээ бидний ярьж байгаа. Оо тийм байна гэл тийм байна. Оо бид нар та нарын чи яах ч юм бэ? Бидний хувцсыг хаалж жоохон гайхаад шүү. Шаварч чахваатай айгуу сонирн болцсон. Оо бид нар замдаа жоохон ядарч ирээд хоол идээд ингэ байж байна. Танаа энэ чи өвөр монголчуудаа ингээд бас ингээд нөхөрлөе танилцъя гэж ажиллаж хэнийг таних вэ? Хаана очиж байгаа вэ? Хэнийг ч мэдэхгүй байсан чинь нөгөө лам чинь гайхаад өө тийм үү. Өө түр би та нарыг ингээд хотоо өнөөдөр яг түр хэлчихэ. Би яг энэ хотыг биш. Манайх 3 цагийн зайтай байдаг. Тэгээ ярьж явах замдаа нөгөө нэг ламтайгаа ер нь бол бид нар бурханд итгэдэг хүмүүс байгаа. Ингээд сайн мэдээний яг эхэлж ярьсан баг. Тэгсэн чил нөгөө лам чинь бидний өдөөс жоох ингээл нэгж эхэлсэн. Эсрэгээрээ юу яриад байгаа юм бэ? Би чи өөрөө лам хүн байгаа. Чи монгол хүн байж юу өөр Есүс гэ яриа явж идэг юм бэ? Наадах чинь бас зарим бид хүмүүс хятад хүмүүс бас юм Есүс гэ яриа явж байгааг хараад бид нар жоохон чигшдэг гэж шууд жоохон дургу байдаг. Бид нар таардаггүй. Бид нэг таардаггүй гэж аяг ярьдаг. Есүс таардаггүй хэрэгтэй тэгэл. Тэгээ харин манаас сүм дээрээд ирэх юм бол би та нарыг эдгэж болно, ном уншиж болно гэсэн. Мань хүн өөрөө тухайн үеийн нөгөө нэг юу ярьдэн штэ. Нөгөө нэг им бэлддэг нөгөө лам нар байдаг штэ. Айгуу тийм марам маягийн тухайн яг тэр хошууныхаа хамгийн сайн нэртэй тийм лам тийм хүн байж таарсан баг. Тэгээ нөгөө хүнтэй чинь өдөржингөө ямар нэг байдлаар нэг үедээ сайхан найз болоод нэг үедээ бас нэг жоохон ганц нэг санаа манагаа жоохон ингэж ярилцаа. Тэгээ явжсэн нөгөө хүн чинь би өнөөдөр юу хонлоо гэж юм. Нутаг гоцхгүй байсан. Яаж байгаа ч би чамтай ахаад ярмаар. Чамаа үржлэх хэрэгтэй л. Тэгээ бид нэг газар адилхан газар зочлоод яг ингэ өрөө түрээслээд маргааш өглөө нэхлээд ахаад ярьж эхэлсэн. Ингээ бүр 3 өдөр бид нар хамт байсан ш тэр хүн. Тэгэхээр 3 өдрийн төсөөлж яасан гэж тэр лам итгэж болсон байна. Халелуя. Сонирхолтой. Тэр итгэж болсон тэр лам яг итгэж болсон тэр нэг сүүлийн хідэн яг гол нэг панч буюу гол хэлсэн яг тэрний яг ирэхэд шалтгаалсан хідэн үг байдаг. Тэр болохоор тэр өөрөө би
хүмүүсийг идэж чаддаг. Би хүмүүсийн амьдрал тусалдаг. Чи яагаад энээс илүү бурхан байна? Эсвэл намайг яг бурхандаа итгэх ёстой юм шиг. Би баг буруу байсан юм шиг ярих гэдэг юм бэ гэж дандаа тийм хандлагатай байсан байхгүй. Тэгтэн би юу ч хэлсэн, бид нар юу ч хэлсэн бэ гэхээр одоо таны хэрэгжилж байгаа наад эмийн ургамал, энэ бүх потенциал, энэ ургаж болох, хорвоо дээр байж болох, энэ оюун тарих, энэ хорвоо, энэ хүний ашиглаж байгаа энэ бүх чадвар талантууд энэ бүх зүйл хэмжээ эзний ирүүл эзэн энийг бүтээсэн юм аа. Тэр бүтээгч бурхны зөвхөн бүтээсэн жижигхэн зүйлийг та хэрэгжилчихэд өөрийгөө би чадчихна гэд бүтээгч эзэнтэй зүрлэж бид нар өсө боломгүй маа. Тэр утгаараа ялангуяа монгол хүмүүс бол бид нар ихийг тунгааж олон зүйлийг харж үзчихээж гүнзгий бодолтой айгүй сүнслэг хүмүүс та энийг ойлгох чадвартай байх гэж би итгэж байна гэж ярьсан мань хүн нөгөө надад ийм орооцсон ном гараад ирсэн байна. Гэсэн нөгөө хүн би яасагч чи энэ хятад библийг би энэ хятад хүнд буцааж өгөхийн тулд дөнгөж ирээд хоол идчихсэн чинь чамтай таарсан. Яа тэгэхээр надад энэ хятад итгэгчнээ сайн мэдээ тараацсан байсан гэх. Одоо манай тэр илгээлтэнд явж байсан тэр хойд манай эхнэр бусад хоёр бид нар нийл гайхсан. Ямар сайн энэ хүн библи уншиж ирсэн байж тээ. Тэгээд бид нар өвөр Монгол библи биднэрт байсан ба хэд хэдий авч явсан. Нэг библи уншуулад ярьсан. Нөгөө хүн чинь уйлаад энэ миний зүрхний хэлээ гэж ярьсан. Би хятад хүнээс сайн мэдээ хүлээж авч чадахгүй байсан юм аа. Ойлгохгүй байсан. Ихтар ярьдаг ч гэсэн миний зүрхэнд хүрэхгүй байсан. Энэ гоё байна. Тэгээ бид нар тэр хүнтэй байн очиж уулзсан. Тэгээ хамгийн сүүлд очиход дуулал номоор дуу зохиоцсон суулжсан. Амен. Дуулал номоор дуу зохиоцсон. Тэгээд тэр гэрчлэл би одоо зүрхэн дотор айгүй яг эзний яаж ажилдгийг айгүй хараад айгүй их баярлж байсан. Яг эзэн гэж хинбэ гэдэг яг эзэн надад өөрийгөө танилж байсан. Нэг гоё үйлчлэл айгүй том алхам байжсэн. Сайн мэдээний ажлын үнцэн нэг сүнсийг авна гэдэг ямар чухал вэ? Аюу баяртай болчихсон. Тэгэхээр сайхан тэгээд илгээлт гэхээр би бас амар илгээгдэж үзэж байгаагүй л дээ. Цуглааныхаа залуучуудынхантай хамтраад 2007 онд нэг баруун бүсийн аймагуудаар 2-3 аймгаар явсан. Тэгэл яг нөгөө та нар шиг гэх юм шиг заста алаад өгнө. Ястаа бүр очиад өстө нэр хуу үйлчлэн гэсэн чи байхгүй. Өөр хангаа дээр чигтэй газар унтаад хоолой паг болцсон ангинтад тэгээд юунд штэ говалтаад бүр өстө хөтлийн алуураа тарианд ороод тэгээ манай нөгөө хүмүүс нь болохоор орон нутгийн яхаа чуулгануудад илүү их нөгөө туслая хотоос ирсэн учраас зарим нэгэн магтан дууч мó барилт энтер мэддгүү эсвэл тэр 2007 онд ч айгүй их тийм нөгөө worship dance айгүй их тийм модонд дэлгэрчээсэн л да. Одоо бол арай төрөл чанар нөршлөгсөн баг. Тэр мөрийг заан маань гээл цуглаан руу явчихдаг. Би бас тэгэл ганцаараа ингээл нөгөө тарианд орцсон хаашаа ч болохгүй тэгэл яг зүгээр тэр үе зүгээр санаанд орчлаа тэгээд хүний бодож төлөвлөж байгаагаас эзэн шаал өөрөөр бодцсон байж байгаа. Тэгээд тийм ч учраас таны ярианд бас хэлжсэн шүү дээ. Тийм ээ эзэн би таны одоо илгээлтийн хүн бай. Би очихыг одоо хамгийн хэцүү тэр газар руу би явъя гэж та ингээд шийдвэр гаргасан шүү дээ. Гаргасан шүү дээ. 22 настай хахтаа тэгээд сая бас ингээл өөр хан одоо өвөр Монголын хайлаар л илгээгдсэн гэсэн өөр ямар бас та газрууд руу илгээдэг бас наана байгаа ч гэсэн одоо Сиднейд зөвхөн Сиднейд байхаас гадна өөр нөө Камбера ч юм уу өөр жижиг том хотуудаар бас явж гэнэ үү. Ер нь ингээд харах нэ ингээд хөлийн чандах монгол чуулгануудын монгол итгэгчдийн ер нь ингээд нөхцөл байдал онцлог нь бас та юу гэж харж байна? Үнэхээр яг нөгөө урах зарим байна. Ажилчид нь үнэхээр цөөн байна уу? Энэ урах зэнгийн өстө яг бүхийгөө нөгөө хадаач гэсэн шиг ингээд бүр яг бэлэн болцсон байна уу? Яаж вэ? Энийг одоо сүнслэг нүдээр харахад тэгээ та бас чуулганы ахын дүүсийг бас уриалаад тийм. Тийм. Эхний асуулт руу ороход өөр хаашаа биений олон газар явж байгаагүй. Гэхдээ өмнөд Солонгост Бүчөө Монгол цуглаан гэж байдгийн. Тэр цуглаанд очиж яг пастор нөхчтэй байх үед яг номлож үйлчилж исэн. За Америкийн яг Аласк руу очиж уугуул иргэдтэй үйлчлэлийн талаар илгээлтийн байгууллагатай хамт очиж үйлчилж яг нөхөрлж исэн. Бас тэнцээ Америкийн баруун иргэдүүд Монгол цуглаануудаараа бас үйлчилж тэднийг босгон байгуулж үйлчилж исэн. Нэг олон газар Тайланд, тэгээ Лаос эдгэрлүү бол яг илгээлтийн яг сүм тарилтын сургалт хийгээд яг тэрийг практик олон улсын багтаа хамтарч яг тэр сургалтанд суугаад тэрийг
практик болгож үйлчилж ирсэн. Манай эхнэр өтөө нэг олон улсын илгээлтийн байгууллагт Монголоос яг илгээлтийн эзэн гэдэг утгаараа, сүм тарилтын гэдэг утгаараа яг орж ирсэн хамгийн анхны гэр бүлүүдийн нэг байж магадгүй. Зарим хүмүүс байдаг. Гэхдээ яг албан ёсны яг бүтэн цагийн яг гэж тооцогдоод яг тэдний хамт хийдгийг хийгээд яг ингээд үйлчилж ирсэн. Тэм туршлага тэрэн дээр айгүй их бурханд талархдаг яг нэг айгүй том бидэнд өгч ирсэн тэр боломж айгүй гоё том тэр хаалгыг бидэрт нээж өгч ирсэн юм билээ. Тэгээ энэ хаалга би монголчуудад дандаа хэлэх дуртай. Чи түрүүн урмын үг гэж хэлчихсэн те. Урах зарим байна уу? Сиднейд ямар байна? Өөр Canberra, Melbourne, Brisbane, Adelaide, Perth. За энэгээр ингээд Сидней өөрөө дэлхийн дээрээс 3 дахь том хот. Айгүй том тархацсан. Тэгээд монголчууд яг тэр хэрэг айгүйх тархан суугаа энэ тэнд байдаг. Урах цул харваа. Тэгээд эндхийн хүмүүс бол үнэхээр нэг зэвэрцэн цуглаангүй, цуглаанд яг яаж идэшхээ мэдэхгүй. Яг тийм нэг хончингүй хонд гэдэг яг тэр дүр зургийг бол ерөнхийдөө бол Сиднейн дүр зураг, Австрали дахь монголчуудын яг дүр зураг бол яг тэгж төсөөлөгддөг. Гэхдээ энэ зүйлийг эзэн аль хэдийн хамгийн сайнаар эргүүлнэ. Энэ нэг эзэн ялагч учраас аль хэдийн энэ зүйлийн хамт гайхалтай ажлыг хийнэ гэдэг бол ойлгомжтой. Энэ бол ганц миний хийх ажил биш. Тэгээ олон монгол илгээлтийн эзэд бас Австрали руу ирээсэ, үйлчлээсэ. Тархсан монгол цуглааны онцлог гэж юу вэ? Эдний одоо Христэд чуулганд одоо тэдний байр суурь хариуцлага юу вэ гэж харах юм бол яг буцаад өөрөөр бол дэлхийд Монголыг таниулах, буцаагаад дэлхийн хөгжлийг, дэлхийн чуулганы одоо глобал те христийн бие бол зөвхөн монголоор, зөвхөн еврейчүүдээр мөн нэг үндэстэн төвтэй биш. Энэ бол анханасаа бүх үндэстэн байхаар ерөөсө бурхан ерөөсө бүх үндэстний эзэн баг. Тэгэхээр яг өөрөөр бол христийн чуулган, монгол чуулган ер нь дандаа тийм нэрхүү зүйлд аюул тийм нээлттэй хандах хэрэгтэй. Дэлхийн хэмжээний сэтгэх хэрэгтэй. Тэгээд ярангуй зарим хүмүүс Монголын цуглааныг харалдаа тэрийг хар энийг хар энэ ч цаа пастор байхгүй юм тийм байна. Гэтэл яг үүндээ дэлхийн хэмжээнээс дэлхийн хэмжээний илгээлтэнд оролцож ээж Монгол танигдах тусам Монгол руу олон илгээлт хийцээрнэ. Монгол руу илүү хөрөнгө оруулалтууд ирнэ. Монгол бид нар энэ ч юу холбоон тэр Монгол руу очиж иж. Тэгэхээр тархсан байгаа диаспора цуглаанууд Сиднейчдэр, Америкчдэр, Европчдэр Монгол цуглаануудын гол үүрэг юу вэ гэхээр яг тэр байгаа тэр нөөц болцоог Монгол руугаа холбох тэр ажлууд аягүй их байдаг. Би жишээлбэл энэ илгээлтийн байгууллагад Монголыгаа үргэлж ярьж, Монголын төлөө залбируулж, Монгол руу илгээлтийн эзэн авахын төлөө өөлөн хайлан зарим үед бол уйлал яриад явж идэг. Нөтөр Сиднейд хийж байгаа ажил. Монгол илгээлтийн эзэн хэрэгтэй, Монголд энэ хэрэгтэй. Монгол илгээлтийн эзний 80% нь аль хэдийн гарцсан шүү дээ 2015 оноос. Хууль өөрчлөгдөв. Цаана коммунист легаси буюу нөгөө тэр үзэл баримтлал Монголд байгаа юм шиг дүгнэгддэж шүү дээ тий. Монгол Орос хятад гурван аль алинд нь. Яг энэс шалтгаалаад би юу гэж ярьж байгаагаар Монгол цуглаан өнөөдөр босгоцаг. Ялангуяа тархсан суурьж байгаа дэлхийн хөгжилтөд хөлөөлүүлж боломжтой байгаа энэ цуглаанууд энэ бүх боломжуудыг Монгол цуглаанаараа Монгол цуглаанаа эргээд өрөөх хэрэгтэй. Дэмжих хэрэгтэй, холбох хэрэгтэй. Олон монголчуудыг гадагшаа гараад суугаж юм үзүүлэх хэрэгтэй. Тэр олон монголчууд ахаад авчрах хэрэгтэй. Байгаа нь аль хэдийн байгаа зүйлээ Монгол руугаа буцаагаад холбох хэрэгтэй. Тэгэж Монгол цуглаан өөрөө босох хэрэгтэй. Ард нь хөгж өсөх хэрэгтэй. Тэгээд энэ бол бидний яг Сидней цуглааны одоос бид нар ярьдаг, зүрх сэтгэлдээ шатдаг зүйлүүдийн нэг. Тэгээд энэ гоё 10 хүнтэй болчихсон сууж байна. Үнэхээр гоё. Тэгээд та Сидней энэ одоо цуглаан эхэлсэн байна 10 хүнтэй. Тэр одоо яг нөгөө Австралийн бас яг онцлогийг тэр нутгийн онцлог тэнд монголчууд ерөн зүгээр ажиллахаар, сурахаар янз бүрийн байдлаар л ирж байгаа. Тэгээд хэр их монголчууд байдаг вэ? Бас нутгийн тэр сэн сайхнаас бас танилцуулаа, чуулганаас танилцуулбал тий. За тэгээ. За би цуулганаа танилцуулахаас нь эхэлчихвэл яадаг бол Тэгээ. манай цуглаан бол St Paul's Canterbury гэдэг англи цуглаантай хамтарч цуглаан байна. Энэ бол энэ хаалга нь гарч байгаа бол манай одоо монголчуудын цугларч байгаа цуглааны байр байгаа. Энэ бол 1862 онд баригдсан цуглаан байдаг. Энэ Сидней монголчууд байна гэж нэр. Хамгийн анх ирээд анх нөхөрлж ирсэн 29 онд. Энэ одоо бидний яг содор болгон цуглаалтай бий цуглаа. За энэ бол яг анхны цуглаануудаа биднэрт зориулж цуглааныг доторхын засвар хийсэн. Яг их гоё юутай байгаа бидэд.
хамгийн нэг эртний Австралийн хувьд бол энэ бол эртний цуглаан шүү дээ. Энэ улс учраас. Тэгээд бид нар энд нэг монголчуудын хамгийн анхны цуглаан эхэлж ийн гэж бодохоор айгүй түүхтэй. Энэ цуглаан бол Австралийн бүр ингээд улаан наманд орцсон. Айгүй тийм өөрсдийнх нь түүхийн дурсгалын цуглаан гэж ярьдаг байгаа. Тэгэд за цуглаан маань бол ерөнхийдөө айгүй тийм энгийн одоо дөнгөж эхэлж байгаа учраас та ядад их олон зүйлийг одоо үзүүлэх тийм юмгүй л байгааг та дараа анзаарч байгаа бах тий. Яг саяны тэр гарч байгаа тэр 10-аад хүн бол бас яг манай удирдлагын багт яг хүмүүс зориулт гаргаад үйлчилж эхэлсэн байна. Тэр Австралийн монголчуудын талаар би та нарт нэг бас нэг айгүй гоё видео бас үзүүлээ. Та энийг үзээд нөгөө мянга сонсохоор нэг үзээд энийг үзэн го та Австралийн итгэгч нарын нөхцөл байдлыг одоо бараг шууд үзэх болов гэж найдаж байна. За сайн байцгаана уу? Намайг Отгоо гэдэг. Сайн байна уу та? Та өөрийнхөө талаар танилцуулна уу? За сайн байцгаана уу? Миний нэрийг Отхон гэдэг. Тэгээ би Монголдо цуглааны пастор хүн л дээ. Тэгээд 7 жил болоод одоо сабат жилээрээ Австралид байдаг хүүхдүүд дээр ирсэн, Сиднейд ирсэн. За тэгээд энд Австралид 2 хүүгийнхэн маань гэр бүлээрээ амьдардаг. Ач нар маань бас байдаг гэсэн үг. За тэгээд одоогор бол яаж вэ? Сиднейн төвөөр ингээд хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдарч байна. За баярлалаа. Тэгээд та пастор хүн биш үү те? Тэгээд энд чуулганд явж гин үү? Таны итгэлийн амьдралын талаар хуваалцахгүй юу? Тийм би чи одоо 90 гутаал хүүхдүүдийнхаа явж байгаа цуглаанд хамт явж эхэлсэн байгаа. Тэгээд Хилсонг цуглаанд миний хүүхдүүд явж исэн. Тэгээд явсан. За тэгээд яваад очисон чинь болоод ирэхээр яаж байгаа вэ гэхээр би чинь одоо зөвхөн монгол хэлтэй тэр настай хүн штэ. Тэгээд англи хэл мэдэхгүй. Тийм учраас яасан гэхээр цуглаанд явсан чинь одоо үнэхээр надаа хэцүү байсан. Ягаад тэгэхээр яг нарийн чухал юу яригдж байгааг мэдэхгүй. Яг тийм байгаа болохоор юу гэж бодсон бэ гэхээр за өстой үндэсний одоо зүрхний монгол хэл дээрээ өстой цуглаан байдаг бол сайхан юм байна да. Монгол хэл дээрээ энэ ч бурхны үгийг сонсвол ямар сайхан бэ гэсэн бодол их төрж исэн. За баярлалаа. Тэгээд хуваалцж байгаад баярлалаа. Тэгээд таны одоо хүсэл мөрөөдөл алсын хараа мөрөөдөж байгаа зүйл юу байна вэ? За миний хувьд юу гэж нэхэр үр хүүхдүүд маань ингээ итгэгчээ. Тэгтэл итгэлийн амьдрал гэдэг бол одоо үнэхээр үргэлжилж явах хэвээр бас ач нар маань үргэлжлээд одоо итгэлийн хойд үе маань монгол хүмүүс босч ирэх хэрэгтэй. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр Сиднейд ингээд Сидней Монгол цуглаан байгууллагдаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд үнэхээр энэ бол нэн тэргүүний хэрэгцээ гэж би үзэж байна. Ягаад гэхээр ээж аавууд өөрсдөө өсөж тойрнох хэрэгтэй. Яг үндснийхээ хэл дээр сүнснийхээ зүйлсийг сурах хэрэгтэй. Тэгээд тэд нар тэгснээрээ эргээд өөрсдийнхөө хүүхдүүдэд бас нөлөөлж хүүхдүүдэд бас одоо ингээд Христийн дагалдагч болгох хэрэгтэй гэж би бодож үзэж байгаа учраас энд Сиднейд Монгол цуглаан нэг байтхаа бүр нэлээд хийх хэрэгтэй л гэж мөрөөдөж байна. За хуваалцсанд баярлалаа. за саяны хоёрд бас хуваалцсан баярлаа. Тэгэхээр саяны би хараад юу ойлгосон бэ гэхээр энэ бол жилийн өмнөх бидний нэг цайны гол баг бий болоогүй байх уу юу байгаа. Тэгэхээр яг энэ үед отгоотойр нэг итгэж манай эхнэр сая ярилцлага авч байгаа. Манай эхнэр. Тэгээ нэг яг ингээд итгэж нартай нэг нэгээр нь уулзаад сэтгэлийн сонсоод саяны хүн пастор байсан учраас бичиж аваад өөр итгэж нарт ингээд зүрхнийхээ хэлээр цуглаан байх нь ямар утга учиртай юм бэ? Сүнсний хоол яг монголчууд энэ ч ийм гоё тэнгэрийн ус шиг амар гоё ус шүү дээ. Австрали бол гайхалтай бүр ингээд ойтонд багтамжгүй өдөр болгон босоод харахад үнэнүү гэж бодмоор тийм ус байхгүй амьдрахад яг үнэндээ. Гэтэл монголчууд яг энэ дотор яг тэр тэнгэрийн усаас ингээд хасагдсан ус шиг, хаягдсан хүмүүс шиг байгааг аюу анзаардаг. Энд ер нь илэрхийлэгч хүмүүс хараад аюух нулимстай яг үнэндээ. Яг зөвхнийхээ хэл дээр юм байдаггүй. Гэтэл Америкт 20-30 цуглаан байдаг. Солонгост 70-80-аараа тийм монгол цуглаан байж ачаа те. Европт 32 монгол цуглаан байдаг гэж ярьдаг шүү дээ те. Австрал тэв улсад бүр зеро байсан. Тэгээ энийг харах үед бид нар уг нь сурах гэж ирсэн. Гэвч одоо яалтчгүй үйлчлэл рүү орсон байж байгаа. Тэгээд энэхийн Австралийн монголчуудыг хайрлах энэ гол сэтгэлийг эзэн бид нар төгсөн байна. Тэгээд баяртай байж байгаа шүү. Эзэнний хаанчлал энэ ч босч байна. Халелуя, халелуя. Тэгээд
та статистик биш л дээ. Гэхдээ танаас нөгөө түрүүн асуусан асуултаа дахин асууя тэгээд бид өөрөөсөө бэлтчиж болоход байсан л да. Гэхдээ айгүй муухай болчлаа. Гэхдээ гоё байна. Танаар хэлүүлнэ тий. Танаар хэлүүлнэ тий. Тэгээд Австралид ирэхэд хэд орчим монголчууд байна. Та өмнө хэлэхдээ нэг 100 гаруй ер нь л хэрэгс сэтгэгчд бол байна гэж хэлсэн тий. Тэг ер нь хэд орчим монголчууд байдаг. Нилээн их одоо нөгөө амьдралын чанарын хувьд 5 тухайн хувьд нь ер нь харьцангуй айгүй тийм 50 учраас ер нь Шинзланд руу болоод Австрали руу хүмүүс айгүй их ингээд нөгөө сурч ажиллаж карьер ер нь бол эхлүүлдэг шүү дээ тий. Тийм шүү дээ. За Австралид бол намайг анх ирж байхад 7000 гаруй монголчууд байна гэж очингуудаа бүртгүүлж яхад тэгжсэн. Нөгөө ирээд энэхийнхээ элчин цаадын яманд за энэ Монгол улсын иргэн ирлээ, ийм бүцтэй байгаа шүү, ийм хаягтай байгаа шүү бүртгүүлдэг юм байлаа. Тэгсэн чинь за та 7000 хэд их болсон гэсэн. Тэгээ тэрнээс хойш монголчуудын зарим нь явсан, зарим нь ирсэн. Гэхдээ ер нь бол жилд дунджаар 1000 монгол ер нь бол виз өгөх тийм квоттой байдаг гэсэн тийм тоо байдаг. Жилд Монголд яг 1000 ойролцоогоор 1000 хүнд виз өгдөг юм байл Австрали улс. Тэгэхээр жил болгон 2013 оноос хойш ингээд өсөөд яг ингээд 8000 хүртэл явсан. 8000 байгаа гэж үздэг. Тэгээ манай Сиднейд бол ерөнхийдөө 5000 гаруй байгаа баха гэсэн байдаг гэсэн статистик байдаг. Тэгээ хүмүүс бол ийш тийш бол мэддэг л дээ. Гэхдээ Сиднейд юм голтуу төвлөрдөг юм билээ. Тийм байна. Тэгээ 50000 за би бүр 50000 гэж 50000 үнэхээр тэр Сиднейгийн том одоо гудамжуудад одоо дүүргүүдэд монголч болгоо үнэхээр таригдаасай. Тэгэд одоо байгаа таны 10 хүн эзний Сиднейд тавьсан энэ 10 хүн үнэхээр 10 чуулган болж үнэхээр таригдаасай. Чуулган болж үнэхээр өсөж өндийж гараасай. Тэр 50000-ад үнэхээр хайр болоо үйлсээр хурж очиод үйлчлээсээ тэгээд Бацрагт пастортай бас хуваалцаад ирж хахад пастор яг нэвтрүүлэгт ороогүй хэсэг байсан л та. Тэрийг оруулдаг байж бүр та тэгээд яаж амьдрдаг вэ? Одоо ер нь их сонирхдаг л доо. Сүүлийн үед сонирхож байгаа тэгээд гинт тулгуу асуужгүй байх юмсан гэж зур боддог. Тэгээд пастораас асууж Туркэд байдаг амьд өгч болгоны пастор ах гэдэг. Тэгээд Бацрагт пастор харин хэлэхтэй болохоор тэг би гэрт 7 хоногт нэг удаа ингээд нөгөө офис цэвэрлдэг. Тэгээд Туркэд бол нөгөө эмэгтэйчүүд гэрийн доторх ажлаа хариуц, ирчүүд нь гарч ажиллана. Гарч ажиллахдаа тэр нь одоо бодохдоо эмэгтэйчүүд жоохон цэвэрлэгээний ажилд сайн мэн гэл нэг юм ойлголт өгдөг тийм биш. Ирчүүд ерөөсөө ямар ч ажлыг хийж болно гэд. Тэгээ нэг жил гараа ингээд яг нэг офис ерөөсө 7 хоногт нэг л тухайсан гарагтай цэвэрлдэг байж байгаа. Тэгээ бурханаас гойсон гинэ. Бурхан минь ингээд та жоохон ингээд нэг юм жоохон иршүүд, жоохон трак марак барьдаг ч юм уу. Яадаг чи нэг машин барьдаг. Жоохон гоё тийм ажил өгөлтэй гэж бурхан залбирсан чи бурхан чи турк офис цэвэрлж байгаа тий гэлтгсэн чинь пастор тийм ээ гэлтгсэн гинэ. Чи өвгөрөө турк хүмүүсийн хүлээг угааж байгаа аахгүй юу гэж хэлсэн гинэ. Тийм ойлголт илчилтийг өгөөд тэгээд түүнээс хойш бурхан минь би гоё ажил ч юм уу эсвэл цалин мөнгөтэй эсвэл илүү тав тухтай илүү ойрхон гэл ингээд ажлын тал дээр гоншгонхоо болцсон гэсэн тэгээд та бол ингээд нөгөө гэр бүлээрээ сурж байгаа тийм тэгэхээр ер нь бол ингээд нөгөө гадаад тийм ажиллаж амьдрна гэдэг чинь бол ингээд нөгөө ажилгүй л бол хоолгүй. Тэгээ хоолгүй бол одоо юу гэдэг хоосон оноо үйлбэр нь 2 хоног бол мацаг барьсан. Гэтэ 20 хоног бол мацаг барьж бол бас болохсгийг сайн мэдэхгүй. Гэхдээ ингээд бас ингээд нөгөө гадагшаага үйлчлээ, сурангаа, ажиллангаа үйлчлэе гэж байгаа ийм залуучуудад та бас яг ингээд өдөр тутмынхаа амьдралыг бас ингээд нэг юм нэг дэлгэхээс л үгээр зөв яаж амьдрдаг вэ? Бас яаж үйлчлдэг вэ? Үйлчлэл гэдэг чинь ингээд 724 амьдрал гэж бас 724 зэрэгцээл бүх юм явж байна тий. Тийм шүү дээ. За би бол оюутан байгаа scholarshipтэй. Тэгээд scholarship-ээр яадаг вэ гэхээр жилд манай гэр бүл $100,000 зарцуулах хэрэгтэй. Сургалтын төлбөрөд нь байранд байна. Тэгээд манай гэр бүл бол ерөөсөө санхүүгийн хувьд бол бэлхан дөрвөн. Ингээд зүрцсэн байж байгаа. Ямар ч ажил хийж үзээгүй. Ажил хийх бас шаардлагагүй. Scholarship-ээр яг тэр олон улсын байгууллагын илгээлтийн эзэн байсан учраас яг тэрнийхээ шугамаар нэг scholarship-ээр яг тэгж ирдэг. Тэгээд энэ чинь машин унах юм бол айгүй сүүлийн үеийн машин унна. Онцол. Австралийн монголчуудын амьдрал ерөнхийдөө бол айгүй өөрөө бид нар Турк юм уу, Европ юм уу гэдэрт бол харьцуулж болохгүй баха гэж бодож байгаа. Австрали, Шинэ Зеландтай ч харьцуулж болохгүй. Шинэ Зеландаас хамаагүй өндөр. Ер нь жоохон wealthy буюу яг чинэлэг ард түмээ. Австрали бол тэрийг бол бид нар мэдж байгаа. Жишээлбэл би зөвөр өөрөө би ажил хийдэг болохоор зөвөр манай цуглаанд явдаг залуучуудын гэр бүл жишээлбэл өдрийн
нэг хүний цалин $500-600 байж байгаа жишээтэй байдаг. Өдрийн штэ. Энийг магадгүй зарим орнд 5 өдөр ажиллаж болох байх. Зарим Европын орнуудад тий. Гэтэл энд бол 1 өдөр ажиллах жишээтэй. Тэгээд эсэм мөртлөө амьдралын хөтгөн адилхан. Тэгэхээр эндхийн яг тэр амьдралын стил эдэр бол арай л өөр байдаг болов гэж би бол харддаг. Тэгээд би бол ажил хийж үзэх ажлыг шаардлагагүй. А тэрнээс гадна бас цуглаанд одоо би нэг лицензтэй эндхийн пастор болсон гэсэн шүү дээ. Яг энэ ч томилгоо авсан. А тийм учраас бас цуглаанаасаа бас яг ингээд биднийг яг тэр лицензийн дагуу, хуулийн дагуу засгийн газар цуглаан бол засгийн газрын дор байдаг юм билэ. Энд чинь бол бис жонсууд. Тийм учраас заавал намайг цалинжуулах хэрэгтэй. Хэдийгээр надад гүйчихсэн. Над бол хэрэггүй гэвч цуглаанаас цалинжуулах хэрэгтэй. Тийм хүнчтэй баг. Тэгэхээр Австралийн цуглааны яг ингээд систем эдгээр өөрсдийнх нь юмнууд аюу хэцүү юм шиг боловч яг ингээд энэ бүх юмыг ингээд биелүүлээд тэр насан зогсоод ухамсартай ингээд нутгийн чуулгантай хамтраад ажиллахад бол үнэхээр их боломжтой. Тэгвэл мэдээж яг тэр хэмжээнд хүрсэн, бэлтгэгдсэн, танигдсан гэдэг янз бүрийн зүйлүүд бол их аюу байж байгаа. Тэгээд яг энэ замаар эндхийн монголчуудыгаа одоо үргэлжлэл пастор болоод ингээл ажиллаад амьдраасаа л гэж төгсөж идэг байгаа. Тийм. Маш гоё юм аа. Тэгээд түрүүн бас нөгөө нэг энэ таны нөгөө үзүүлсэн бичлэгийг, чуулганы бичлэгийг ч юм уу орчныг ингээл харахад бүр яг ингээл тэнгэрд яваач шиг бүр маш гоё үзэгсэлэнтэй харагдчихсэн. Тэгээд ногоо өнгө хараад ингээсэн ч бүр амар гоё энэ зуныг мэдрэх бас сайхан байлаа. Тэгээ харин Монголд болохоор одоо хүүтэ өвөл маань айлчлан ирсэн дүнсгэр байгаа. Тэгээд удахгүй бас их эзэн мэндэлсний баяр болох чинь 12 сард. Тэгээ монголчууд бид нэр болохоор нөгөө нэг цастайд тэмдэглэсээр хагаад бүр сурчиж. Тэгэхээр Сиднейд яг энэ баярыг хэрхэн яаж тэмдэглэдэг вэ? Тэгээд одоо бас аруула болсон байна. Хамтдаа бас чуулганыхаа анхны Крисмсийг тэмдэглэх байх тий. Тийм бидэд юу яасан байгаа ийшээ одоо South Coast гэж ярьдаг өмнөд далайн эрэг дээр юу кемп түрээслээд явахаар болоод Крисмсээр яг кемп монголчуудаар яг сүнслэг тийм retreat гэж ярьдаг юм да амралт гэж ярьдаг сүнслэг амралт гэж ярьдаг. Тэгээ яг тийм амралт хийгээд семинар хийх гээд аюу гай бүгэлдсэн байж байгаа. Тэр манай алижийн төлөв нь гарцсан. Тэгээд энд аюу талархалтай байгаа. Тэгээ бас манай Австрали цуглааныхан зарим хүмүүс нь ирж биднэрт бас үйлчлэн хамтран. Тийм байж Австралид ер нь бол тийм засаг учраас яг манай охины одоо 3 настад ирсэн байхгүй юу? Одоо 6 нас хүрсэн. Тэгээд манай охины өдөр болгон Монголыг санддаг нэг зүйл байдیں۔ Монголын агаарыг юу хаан юутай зөвлөхгүй сайхан штэ. Тэгээд эмээгээ байнга нэхнэ. Цас. Цас. Би өөр утаацаа ч гэсэн Монголд бол аюу хайртай. Монгол аюу гоё. Яаж ч утсан Монголоос илүү нөгөө нэг there is no place like home гэдэг үг байдаг те. Яг эх орон шиг чин газар гэж байдаг юм аа. Эх орон гэж юу хэлдэг юм бэ гэсэн чинь миний ээжийн байгаа газар эх орон гэдэг юм аа. Миний ээжийн төрсөн. Эх орон гэдэг чинь би өөрөө ээжийн хэвлэлд байсан. Би өөрөө эх орондоо унсан нэг хэсэг шүү дээ. Тэгээ тэрэн шиг бол сайхан газар. Австрал сайхан. Гэхдээ хамгийн бест нь бол биш. Тэр бол Монгол хүн болгон гоё ч гэсэн тэрийг бол мэдэж бид нар амьдэрдэг гэж би бол итгэдэг. Миний хувьд бол ямар ч тийм байдаг. Тэгээд Крисмс бол Монгол шиг тийм гоё байхгүй л гэж бодож байна. Гэхдээ яг засах учраас жаа. Яг үндэ Австралийн хамгийн сул тал монголчуудын хувьд бол тэр ихгүй. Мөнхийн ногоон яг гоё зон шиг гоё л доо. Гэхдээ дөрвөн үлрэл бол илүү гоё юм аа гэж би их боддог шүү. Миний хувьд бол яг тэрнээр их гоё дуртай. Дөрвөн үлрэлтэй их дуртай. За Крисмсийн Крисмс бол энэ ч айгүй том штэ. Крисмсийн найрал дуу, Крисмсийн Christmas Carol гэдэг одоо биасийн ч хөгжмийн багт нь сардаа нэг одоо тоглодог. Энэ цуглааныхаа англи цуглааныхаа. Тэгээ бид нар тийч бас Christmas-ээр айгүйх тийм сайн мэдээний хуваалцах тийм цагуудыг айгүйх гаргадаг байгаа. Тэгээд одоо 12 сарын 10-наас эхлээд Christmas-ийн уур амьсгалыг цуглаан болгон нөгөө нэг дуу магтаал гудамж болгонд цуглаан болгон дээр яг ингээд ил задгаад шууд ингээд болдог айгүй гоё. Яг одоогор бол Австрали бол ковид улс шиг амьдарч байна. Ер нь бол ковид улс шиг амьдарсаар ирсэн. Ковид үед. Яг үндэ бол тийм локдаун болоогүй шүү дээ. Ягаад тэгэхээр энэ ч бараг л байхгүй юус. Нөө далайн юутай. Тэгээд эрүүл мэндийн нөө тэр хүмүүсийн өөрсдийнх нь ухамсар өдр айгүй өндөр. Нөө ямар нэг тийм асуудалтай гарвал шууд очиод имчилгээ хийлгэждэг. Эрүүл мэнд бүх юм нөгөө. Тэгээд л идэр чинь тиймэрхүү талаас байгаа болохоор бидний яг чөлөөтэй магтаал, спорт,
үйл ажиллагаанууд бүгд их сайн болж байгаа. Тэгээ Крисмас болоод энэ чинь айгүй халуун айгүй 100 болдог. Яг Монголд үйл болж байгаа энэ чинь 100-ны өдөр нь болоо шатж эхэлж байдаг. Тэгэхээр энд бол бидний хувьд бол нэг одоо за яг гоё Крисмас. Гэхдээ яг цаг агаарын хувьд яг монгол шиг застай гоё Крисмас бол миний хувьд бол биш. Христ мэндэлсэн гэдэг мэдэн гоё. Цаг агаарын хувьд яг улс орных нь байгаа орчин бол нэг тийм бас яг монгол шиг бол тийм гоё шээ. Тийм тэгээд газрын хүмүүстэй уулзж хахад яг ийм одоо нөгөө онцлогуд бас хилэгдэж яригдсаар ижэдэг. Тэгээд та бас хэдүүлээ яриагаа бас магадгүй Крисмасаас даваад ер нь зүгээр Монгол чуулганд дэдэг түгээмэл бас бэрхшээл юу байна? Ер нь юун дээр бид нар ингээд нэг юм жоохон засчвал эзэнтэй хамт эзний ариун сүнсний эзэн өөрөө нь айгүй маш сайн засарчин. Тэгээд Бурхны ариун сүнстэй юу засчвал бид илүү сайн байх гэдэг үйлчлэл дээр ялангуяа та түрүү бас хэлсэн дэлхийн илгээлтэнд одоо Монгол чуулган бэлтгэгдэх хэрэгтэй. Монгол чуулган гарах хэрэгтэй. Тэгвэл дэлхийг хүлээж जैन тийм гэсэн тийм. Тэгэхээр яг энэ илгээлтэнд бэлтгэхийн тулд магадгүй одоо юугаа засах уу, яах уу? Түгээмэл тулгарч байгаа тийм. Тий. За энэ бол надаас арай ухаантай хүн хариулвал аюу гоё юм шиг санагдаж байна. Гэхдээ би өөрийнхөө хувьд зүгээр хэлж болно л доо. Зүгээр миний хувьд яг зөв хариултыг хин нэг хүн илүү одоо надаас илүү жиндаах хүн хэлвэл илүү гоё л гэж надад бодож байна. Гэхдээ миний хувьд бол би боддог нэг хэдийн би. Нэгдүгээрт бол манай нэгдүгээр Монгол чуулганы хувьд бол номлолын чанар үнэхээр сайжрах ёстой. Номлолын чанар бол үнэхээр яг эзний үгийг тайлбар яг Бурхны үгтэй яг тэр номлогдох үед хүний амьдрал өөрчлөгдөж байгаа. Тэр сүнслэг Христ чинь өөрчлөлт болж байгаа. Тэр номлолуудыг хийхдээ манай пастор ахлагч нарын номлолыг би бодохдоо за миний хувьд бол би арай л судлагдах хүн багтай арай Монголд одоо яг тэр боловсрол нь байхгүй л байна л да. Тэр утгаараа би тэрийг аягуулсан хөгжөөсэй гэж үздэг. Тэгэх юм бол цуглаан дотор нийгэм дотор тэр нөгөө түрүүний ярьж байгаа тэр сүнслэг жинхэнэ тэр өөрчлөлтүүд хүний амьдралын өөрчлөх хүчтэй тэр Бурхны үг ариун сүнсний үйлчлэлт энэ чинь бий болов гэж итгэж байгаа. Тэгэхээр бол номлолын үйлчлэлийг би үнэхээр нэг шат ахиасаа хол яваасаа монгол хүмүүс үнэхээр сурж агаад бүр судалж агаад энэ яг Бурхны үгийг бүр амталж агаад яг эзний үгийг уншихдаа нүүрөөрөө эзнээс илчлэлт авч байгаа. Тэр яг хажууд нь суугаад ярьж байгаа юм шиг тэрийг тэгж ойлгож иж яг тэрийгэ буцаж дамжуулж амьдралаасаа хэрэгжүүлж амьдраасаа тууштай байгаасаа гэж үздэг. Тэгээ тэр бол өөрөөр хэлбэл би Монголд байхдаа энийг яагаад яриад байна гэхээр Монголд би нөө илгээлтийн JCS байгууллага, Pioneers байгууллага за баг олон нэр хэлээд үлгээдгүй бах нийтийн учраас public учраас ер нь илгээлтийн байгууллагатай ажиллаж байхад яадаг вэ гэхээр монголчуудыг тэдний дүгэнд нэг өгөөдөг байхгүй өнгө цэтгэлтэй гэж. Тавш. Ийм хоёр зүйл дээр аяг их ярьдаг. Тэгээ би тэрийг монгол хэллийн босон байгаагаар сонс болгондоо зэвүүцдэг. Дургу сэргүүцдэг. Чи намайг яагаад тэгээд байгаа. Гэж намайг тэгж ингээл хүлээж авч байгаа юм шиг. Монгол хүн юм чинь тэгж л өөрөө нэг би яа тийм яагаад бид нар тийм ингэж хүлээж авдаг гэсэн баг. Тэгээд өнөөдөр яг энэ чинь ингээд хараад олон ганц өнөөдөр бишэлтэй олон улсын байгууллагатай ингээд ажиллаад харж авах үед яг эдрийн ихтгэл үнэхээр амар үнцгий юм байна. Арай л үнцгий юм. Бүр хитрхийг үнцгий гэж хэлж болохоор тэр шинжлэх ухааны хатан хам болсон ба шүү дээ. Сидней их сургууль дотор Библийн боловсролыг одоо энэ чинь итгэж биш хүн ч гэсэн Библийн боловсролыг бол шинжлэх ухааны хатан хам гэж үзэж байгаа. Монголд бол зүгээр харийн нэг шашин төдий мунхруулсан хонч гинөө монголчуудаа доромжилсан юм гэж хүлээж авч байгаа. Тэрэн дотор яг тэр хэмжээнд нь бид нар хүргэж Монголын нутагт тэр эрдэмтэн шинжилгээ эрдэмтэн судлаач нар хэрэгсдэж тэ яг тэр Монголын хөрсөн дээр Бурхны амьд үгийг яаж Монголын нөхцөл байдалд тэ өөрөмсүүлж яг тэгж зүв болгоод танилцуулж тэ сайн мэдээг номлож Библийг танилцуулах бай. Энэ дотор би бол өсөх хэрэгтэй Монгол цуглаан. Зөвхөн цуглаан дотор биш. Гэрэл давс болоход дуудагдсан. Дэлхийн хэмжээний цуглаанаасаа гараад нөгөө нийгэм дотор энэ хэмжээнд эрдэмтэд олон гарах хэрэгтэй. Монгол цуглааны одоо ирээдүйд ерөөсөө л эрдэмтэн байхгүй болов. Үнэхээр пасторууд тэрийг жинхнээсээ судалдаг грек еврей хэл дээр нь жинхнээсээ тэрийг үнэнгээсээ номлож чаддаг, ойлгодог. Тэрийг үнэхээр судлаач эзний үгтэй ойрхон өдөр шинэгүй усгал усны дэргэд тарсан мод адил байхгүй бол энэ бол өнгөрөө. Өнөөдөр Монгол цуглааны амьд үлдэх цаашаага хөгжих гол суур юу вэ гэж бид нар эрдэмтэд хэрэгтэй. Библийн эрдэмтэд Монголын гэхдээ Монголын хөрсөн дотроо Монгол дотор сайн мэдээг
бүх талбар дотор гэрчлэх. Тэгэхээр ерөөсөө бид нар ерөөсөө сурах хэрэгтэй. Одоо энэ залуу хүмүүсийн нэг сонсож байгаа бол ерөөсөө хамгийн урднаа л христчин, боловсрал христчин, шинжлэх ухаан христчин, анагаах ухаан бүх тал дээр ингээд суралцаад олон улс руу явж сурах хэрэгтэй. Монголд тэр боловсролууд бүгдөө ерөөсөө байхгүй. Авах боломж нь байхгүй учраас нэг одоо болох гээд байгаа юм шиг тэр байгаа. Одоо яг энэ л байна гэж бол бодож болохгүй. Тэр бүх хүнийг явж байгаа юм биш. Боломжтой байгаа үүд хаалгуудыг тогших тэр хүмүүс олон байгаасаа илүү өргөн хараасаа л гэж хүсэж байгаа. Тийм шүү. Тэгээд бидний ярианаас ирэх үе маань, энэ үе маань бид залуучууд бид ч гэсэн ингээд үйлчлэлийн ер нь ингээд нэг тийм дэлхийн иргэн байх, Христтгэлийн өнөө цагт нэхэр эртээ эрэмгий байх тэр итгэл галыг нэхэр авч байгаа гэдэг итгэлтэй байна тийм. Амен тийм шүү. Тэгээд нэвтрүүлгийн мэн цаг ерөнхийдөө дуусах төгсөн байна. Тэгээд та Монгол чуулганы итгэгчдэд хандаад гой урмын сайхан үгийг хэлвэл. Ямар гоё юм бэ. За урмын үг гэвэл би одоо монголчуудаараа түрүүн жоохон баг зэргийн манай монголчууд өсөх хэрэгтэй гэж баахан тиймэрхүү юм ярьчих шиг боллоо. Яг үндэ монголчууд илүү урмын үг бас тэрнээс ч илүү хэлэх урмын үг орон зай их байна. Монголчуудаа. Яагаад гэж Монгол дотортой хүн дэлхийн брэнд болох боломжтой гэдэг би бол итгэдэг. Яагаад тэгэхээр Монгол шиг ийм найрсаг, коллективтэй гэр бүл нэгдүгээрт те яг тийм хайрын яг тэр библийн юм шиг бүр цаанаасаа Монголын соёл дээр нүүдэлчин соёл дотор тэр библийн тэр хэлэх гэж байгаа тэр зарчмууд аль хэдийн зүгээр л Монгол хүний тэр мөн чанар дотор байж байгаа энэ зүйлүүдээрээ бид нар гэрэлтэх хэрэгтэй. Энэ зүйлүүдээрээ одоо Европ хүмүүсээр нэг аль хэдийн байгаа юмаа заалгаад байх шаардлагагүй. Тэгэхээр Монгол хүн бол үнэхээр гоё шүү. Би Монгол дотортой Монгол сэтгэлтэй яг монголоороо байх. Монголын энэ том чуулган бол үнэхээр дэлхийд гэрэлт авс болно гэж итгэдэг. Тэгэхээр бид нар бүгдөө Христийн бие дотор Монгол цуглаан тэгэхээр урагч аюу тум ирээдүй байгаа. Тархсан монголчууд руу явцгаая гэж би хэлэх дуртай. Монгол цуглаанд бүгдөө илгээлтэн жавил гэж би аюух урам өгмөр байна. Тэгээд хамтдаа өсцгөөе. Монгол дотортой байцгаая. Тэгээд яг тэр чин аль хэдийн тэрийгээ яг сайн мэдэн дотор олж хараад яг тэрнгээрээ гэрэлт авсуулж амьдрья гэж би их хүсдэг. Тэгээ за энэ маань урмыг болчихоо эсвэл нэг өөр юм болоо явчихаа. Эндээс хүн болгон нөгөө өөрийнхөө санааныхаа шанагаар хутхан авдаг гэсэн. Тэгээд бидний яриа бол бүрс шунган явж гинөө. Тэгээд хамгийн сайхан торгон мөчтөр хэдүүлээ ирцгээе. Тэгээд энэ бол энэ ард түмнийг дэлхийн монголчуудыг дэлхийн тархан суурьсан тэр монгол чуулгануудыг ивэж өрөх тэр ерөөлийн залбирал тэгээд бас та бас монгол чуулганыг бас ерөөсөө л маргаашгүй л илгээлтэнд бүр бэлэн байгаа энэ ярианаас маш олон хүмүүс бүр нэгэр илгээлтийн тал дээр явъя илгээлтээ тий харагдав. Энэ нь заавал нөгөө бөглөө Африкийн ширэнгэн ой биш хөгжил дэвшилтэй орнуудаар би хаасаагүй илгээгдэх бүр боломжтой. Үнэхээр талбай бүхэлдээ цайрчээ гэсэн тэгээд тэр ургацыг бид монгол чуулган хүртэн авахын төлөө та бас монгол чуулганы ерөөж ус залбираач тэгээд зэрхүү залбирлаар өнөөдрийн энэ дугаараас хамтдаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээ баярлалаа. Хамтдаа залбирцгаая. Бидний агуу хийц минь тандаа талархъя. Үнэхээр бид нар ариун сүнсний нөхөрлөлийг дотор хамтдаа хуваалцаж өнөөдрийн энэхүү ярилцлагыг үнэхээр гал халуун бас урамтайгаар ийхүү өнгөрөөж байгаагийн талаар бас тань талархъя. Тэгээд би үнэхээр Монгол цуглааныхаа төлөө яг энэ цагт залбирмаар байна. Та үнэхээр Монгол цуглааныг босгон байгуулж олон монгол хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч өөрийн нэгүслийг өөрийн хан сэнтэний өмнө өөрийн нэгүслийн хан сэнтэний өмнө олон монголчуудыг авчирсан талархъя. Гэвч үнэхээр миний арт түмэн дотор олон хүмүүс түүнээс ч олон хүмүүс үнэхээр тантай уулзахдаа бэлэн бус байна. Үнэхээр таны шүүлтийн өдөр таны өмнө зогсоход үнэхээр бэлэн бус байгаа тэр олон монголчууд алдагдсан байгаа. Дэлхийд дараа тархсан суугаа энэ бүх монголчуудын дээр үнэхээр таны нэгүслийн ажлыг үнэхээр таны тэр эвлэрүүллийн тэр сайн мэдээний жинхэнэ тань хүч чадлаар номлох тэр илгээлтийн эздийг үнэхээр даруй сэтгэлтэй тэр хүмүүсийг та монголчуудаас олон та төрүүлж өгөөч. Үнэхээр монголчуудад дамжуулан та дэлхийн илгээлтэнд үнэхээр хувь нэмрээ оруулдаг. Үнэхээр хариуцлагатай, үнэхээр олон улсын шинжтэй, үнэхээр мөнхийн шинжтэй тэр зүйлийг харж үнэхээр Библийн жинхэнэ тэр бичээсийн дагуу амьдарч
хэрэгжүүлдэг тэр чуулган болж монголчуудын та өрөөж өгөөрэй таньсгуулж байна. Үнэхээр бидний дотор олон удирдагч нар, олон эрдэмтэд, олон илгээлтийн эзэд, үнэхээр олон тэр зовж зүдэрсэн тэр бүхий л эзэмнэ тэр сул дорой хүмүүс үнэхээр таны хүч дотор босгон байгуулагдах болтугай. Үнэхээр Монголын ард түмэн, Монголын засгийн газар үнэхээр гайхалтайгаар Христийн ард түмэн болж, үнэхээр Христийн илгээлтийг хийдэг. Үнэхээр ойр орчмондоо үнэхээр гэрэл давс болсон тэр эзэмнэ улс үндэстэн болон хөгжгөл та үнэхээр монголчуудыг шинчилж, өөрчилж, ариусгаж, ариуслын замаар та удирдах өгөөрэй. Дараагийн төвшин хүртэл үнэхээр Монгол цуулганы бүхий л залуучуудыг, бүхий өвөө эмээнэрийг, хүүхдүүдийг, пастор ахлагч нарыг үнэхээр таны мотор даатхан, таны нэгүсэлд талархан Есүс Христийн нэрээр бүгэн залбирлаа. Аамен. Амен. За баярлалаа. Баярлалаа.